Орой мэнд. За энэ удаагийн дайвар инээдтэй юм шиг тэгээд энд лайв хийж байна харин. Инээдтэй юм шиг, эмгэнэлтэй юм шиг нэг болдог зүйлүүдийн талаар, ядуу сэтгэлгээний талаар ярих гэсэн юм аа. За тэгээд нэг юм ямар нэг үйлчлэгээ, үйлдвэрлэл эсвэл ингээд бизнес хийе явж байгаа хүмүүст тохиолддог нэг үгүй гэж хэлэхэд хэцүү, тийм гэхэд хэцүү тийм сэдв. Тэгээд ингээд одоо жишээ нь үрчин хийж илаа гэхэд үрчин дээр очиод таньдаг хүмүүс нь очиод таньд юм чинь одоо бизнесийг дэмжих гэж очиод байгаа байхгүй юу? Тэр үйлчлэгийг дэмжих гээд үсээ ингэж асуулна гэд очиод тэгснээ дараа таньд юм чинь жоохон доош ярьчаач. Жоохон хөнгөлөлт байхгүй юм. Эсвэл ингэж юм зарж ийн л та одоо ингэж нэг юм зараад өөрийнхөө бизнесийг эхлэх гээд ингэж явж байхад таньдаг хүнд харахаараа жоохон доош ярьчих гэдэг. Тэгэл ярихгүй доош нь ярихгүй байх юм бол тэр хүн уурлал гомдоод явчихна. Мөнгөтэй болсон чи өөр ааштай болчих гэл. Эсвэл ингээл гуашааны сая хэд би нөгөө манай шав гуашааны төвтэй болоод очиод гуашаа хийлэглээ. Тэгээд яг ингээд хамгийн дээдлийн төлбөрийн нөгөө гуашаага хийлгэснийхаа дараа байжсэн чинь надад дараагийн удаа хөнгөлөлттэй ингээд гуашаанд ороорой гэд санал тавиад би болохоор тэндээс би хөнгөлөлт авмааргүй байна. Яа тэгвэл тэр гуашиг хийхийн тулд тэндээс маш их хөдөлмөр ирж байгаа байхгүй хүний нүрийг ингэж чулуугаар илээд энэ хуйн шар усын тараагаад тэр бүтэн биеийн барианд ороход хүртэл тэр хүмүүс ингэж маш их хөдөлмөр хийгээд байгаа байхгүй. Тэгэл орж ирсэн хүмүүс ямар үнэтэй гэж зарим нь тэгнэ. Ямар үнэтэй. Жохон ярьчаач. Дэлгүүр тас ингээд нэг өмөт ч юм уу нэг цамц ч юм уу худалдаж авчаад зарим хүмүүс ингэдэг тий жохон ярьчаач. Гэтэ яг үнэндээ ингээд сайн хүмүүсийн амьдралыг ажиглаад ах юм бол жоохон ярьчаач, жоохон хямдруулчаач гэсэн хүн яг тэр хямдруулсан хэмнэсэн хэмжээндээ тийм хангалттай мөнгөтэй амьдрдаггүй. Яг үнэндээ сайн ажиглах юм бол жоохон ярьчил та. Тэр чинь тийм л хэлээ тэндэн төгрөний үнээр авъя л та гэл. Тэгвэл дараагийн нэг зүйл нь харин эсэргээрээ илүү төлдөг хүн байдаг. Би нэг юм нэлээд том сургалт ордог багштай цуг ингэ явж хахад таарсан хүн болгонд илүү мөнгө өгөөдсөн. Жишээ нь таксийн суулаа гэхэд километр нь хэд гардаг нэг 5,000 гарч хаад 10,000 өгвөл. Тэгэл ингээд үйлчлэгээний төвд очиод илүү мөнгө өгвөл ингээл тип энтер өгвөл. Надад сонь санагдчихсан яг тийм үндэ таарлтж байгааг болоод ч тэрүү яг ингээд хүнд ингээд зөөгчд тип өгнө гэдэг нь Монголд ерөөсөй байдаггүй тий. Гадаадд бол юм тип өгнө гэл нэг тийм байгаад байдаг. Тэр яг илүү мөнгөтэй өгөөд идэм хөр басгүй. Яг энэ жишээ нь ингээд үрчин гэд байгаа хгүй. Одоо миний таньдаг үрчин байлаа гэхэд орсон ингээд үрчинд оронгот хүмүүс ингээд жоохон ярьж штэ. Жоохон доош ямар үнэтэй энэ танах гэд. Яг үнэтэй энэ танах гэж байгаа үнэтэй ямар үнэтэй ингэж хэлж байгаа сэтгэлгээ нь өөрөө ядуу сэтгэлгээ байгаа хгүй. Яг өөрөө яг тийм үнэтэй зүйлийг би хүртэх хэрэггүй хүн гэдгээ зүгээр амаараа хэлээ яваад байгаа хгүй. Би яагаад энэ 100,000 төгрөгийн үйлчлэгийг авах хэрэггүй юм гээд. Тэгэд ингээд мөнгөтэй болоод хүмүүс эвдэрчжээ хэлээ. Нэг ингээд салон ажиллуулж байгаа хүн эсвэл ингээд нэг юм зарж байгаа хүн одоо жишээ нь витамин ингээд зарж байхад хоёр төрлийн үнэтэй дахиад таарна. Зарим нь ямар үнэтэй ингээд жоохон доош ярьчих гэж аавна. Гэтэл тэр хүн зараад явж байгаа цаг хугацаагаа зарцуулж байгаа энерги зарцуулж байгаа тэр бүхний зүйл байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нэг хэцүү байдалд орчдөг байхгүй юм хийж байгаа хүн өөрөө. Нэг яриаг үдээ муухай шуналтай ч юм шиг эсвэл ингээд таньдаг хүндээ нэг муухай зан гаргацсан ч юм шиг. Гэтэл яг үүндээ таньдаг хүнээ яг дэмжиж байгаа юм бол тэр яг үнээр нь бүр чадвал бүр илүү төлж иж тэр хүнийг дэмжиж байгаа байхгүй юу. Тэрнээс ч таньдаг юм чинь гэж очин хутлаа нэг 5,000 10,000 50% хямдруулаад үйлчлүүлээд байна гэдэг чинь тэр хүнийг дэмжиж байгаа ш баг хорлоод байгаа байхгүй юу. Яг танд бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлэхэд тэр гуашаа ч юм уу эсвэл ингээд үрчин хийхийн тулд тэр яг нэг бүтээгдэхүүний зардал тэгээд өөрөө яг хөдөлмөрийн хөлснийхөө мөнгөөр танд баг хөдөлмөрийн хөлсгүйгээр танд үйлчлээд байгаа байхгүй юу. Таны үсийг ингээд засахтаа тэр хүн 20,000 50,000-аар үйлчлдэг байсан бол та ярьчаач таньдаг хүн юм чинь ингээд тэгснээс болоод тэр хүний бизнес ингээд цэцгэлэхгүй байгаа байхгүй юу. Нэг хэлбэр нь. Тэгээд нэг цаагаараа нэг зүйл өгдөг те өгдөг хүн өгсөн хүн ингээд цагаан сараар ч юм уу нэг гой бэлэг өгдөг хүнд дандаа бэлэг өгдөг хүмүүсийн амьдрал ингээд дээшлсэн дэлгэрсэн явчихдаг бизнесүүд. Харин хүнээс хармалцсан нэг хүнээс нэг ашиг хонжоо нэг муухай үг гэдэг сайхан ч үг юм уу гэдэггүй. Суусан газараасаа шороо хатах гэдэг.
Тэгээ бүр ингээд юм болгоныг ярьж авахаар ингээд ярьж доош нь буулгаж хямдруулж авахаар кайфтай. Тэгээ аль хямдралтай болгон дэр ингээд очино. Хямдрал гэхэр нүдэн сэргэл. Хямдрал гэхэр гүйж очиж аваал. Тэнд нэр хямдхан байл шүү дээ. Гэтэл тэр хямдхан авсан хувцс нь нэг угаал будаг гараал жил өмсөхгүй урагдаал харамч хүн хоёр төлдөг гэдгээр болдог тий. Тэгвэл одоо өнөөдрөөс эхлээд та таньдаг хүн дээр гүйцлүүлэх чаа таньдаг хүнээс юм авах жаавал үнэхээр л дэмжих сэтгэлээр авах жаавал нэг ч төгрөг битээ доош нь татаж аваарай. Бүр танд хямдруулыг гисэн ч тий та бүр үгүй найз нь яг байгаа үнээр нь авъя. Тэгжээс та дэмжин. Харин та энэ хороо дэлхий дээр юу өгнө яг тэргээ буцааж авдаг штеп. Хин нэгэнд очиод ярьчаач. Би чамаас илүү мөнгө ярьчаач гэдэг чинь би чамаа чиний үйлчлэгээний хөлсийг авъя гэж шууд хэлчихэж байгаа байхгүй юу? Чиний энэ ажил чинь өнгөө гэж хэлчихэж байгаа дээ яг адилхан. Тэгвэл та хин нэгнийг төр үедээ ингээ хямдраад мөнгө аваад болчлоо сайхан өөртөө ингээ хямдхан зүйлийг авчлаа гэж бодож байгаа боловч яг өндөө өөрийгөө хуурч байгаа эргэлт. Дараа нь амьдрал танаас өөр зүйлийг авна штеп. Хүнд яг тийм өгөө авааны юм байгаа штеп тий. Хүн та юу тарин түүнийг аавна гэдэг бол яагаад тэгвэл тэнд очиж хямдруулъя хин нэгний ажлыг бүр доош нь унгая гэж бодоод энэ бол ясл ядуу сэтгэл байгаа. Тэгвэл би яавал үнэтэй зүйл авах уу? Яавал үнэтэй зүйл хэрэгэлдэг тийм хэмжээнд амьдрах уу? Бас нөгөө талаар хүнд тусалчаад тусаа нэгтэх хүн байдаг. Би чам тэгэд тусалж исэн мэт. Чи одоо тэрийг мартчихаа юу? Тусаа нэгэдэг. Тэгвэл энэ яг тус мөн үү? Энийг анх бизнес эхэлж байхад нь би дэмжээл ингээл гаргаж исэн. Одоо хэн болцсон юм? Тэгсэн мөртлөө өөрийнх нь амьдрал дээшлээгүү. Тэр тусалсан хүнийх нь амьдрал яг дээшлэлсэн. Тэгвэл эндээс яг юу мэдж болох вэ те? Та үнэхээр хүнд өгсөн бол тэрийг мартаад сайн сайхан яваасаа гэд данснасаа гарч байгаа мөнгө болгоно зориулж чадчих байгаа юу? Баян хүмүүс тийм хүмүүс биш. Тэр хүмүүс чинь л хүмүүсийг ажлын байрт болгоч ш те. Одоо энэ NMC-ийн захирал энэ Монголын томчууд энэ хичнээн хүнийг ажлын байрт болгож байгаа. Тэгвэл мөнгөтэй болоод хүний ааш цаа эвдэрдэм юм яг ингээ бодоод үзье. Би энд нэг өсчин идэг. За тэгээд нэг өдөртөө нэг 200 мянган төгрөг олдог. За би найз нь тэгээ очиод нэг 20 мянган төгрөг 30 мянган төгрөгөөр хямдруулаад үсээ засуулчлаа. Хямдхан ус гоё өртөө олчлаа гэд өөрөө гоё баярлаа яваад өглөө. Дараагийн удаа ирлээ. Тэр хүний үйлчлэгийн 50 мянга болцсон. Тэр хүн чинь хөдөлмөрөө гаргаад өдөр болгон ус засаад ур чадвартай болоод үнэн нь өсөж байгаа юм чинь. Угаасаа өсөх ёстой юм чинь. Таны өнөөдөр идж байгаа бидний өнөөдөр идж байгаа атар талхны үн нэмэгдэж байхад тэр хүний хөдөлмөрөөс нэмэгдэн штэ. Тэгээ 50 мянган төгрөгийн үнэтэй юм үзүүлээд дараа нь очиод нөгөөд чи 10 мянган төгрөгөөр үйлчлэх гэ би танд юм чинь. Гээ очихоор нөгөөд хүн нь дургуйц штэ. Өөр танихгүй хүний үсийг бараг 50 мянга засна илүү штэ. Тэгээ хэлэн гутал мөнгө хүний хөвддөг. Саяхан л нэг 20 мянгаар л үйлчлдэг нэг хачин юм байсан. Одоо ингээд 50 мянгаар үйлчлэн гэд. Хин бэ хэлээ да энэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэтэл яг үнэндээ энэ хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа энэ хүний амьдрал яг тийм ядуу дандаа тэр мөнгө нь дандаа дутагдaltaй тэр хэвээрээ байна. Харин энэ үн цэнэ ойлгоод өөрийнхөө хөдөлмөрийг үнэлээд бусад хүмүүст тэр үйлчлэгийг яг тэр 50 мянгийнхаа үйлчлэгийг үзүүлж чадж байгаа хүн тэр 50 мянгаас илүү үйлчлэгийг өгье гэж байгаа хүн бол үнэхээр тэр хамгийн сайн өсчин болоод явна. Тэгэхэд бүр маш олон бүр тэр бомтон болсон өсчингүүд байдаг. Тэр хүн бол тэндээ цаг гаргаад байгаа байхгүй юу? Тэндээ цаг гаргаад тэр ур чадвараа ахиулаад тэгэхээр хоёр төрлийн бас юм үйлчлэг үзүүлдэг хүмүүс биш. Миний очиж шүдний эмчихэд бүр чин сэтгэлээсээ нэг лом тавьдаг тэр ингээ 3-4 жил явдаг лом тавьдаг хүн байна. Нөгөө талдаа зөвхөн хүнээс мөнгө авахыг боддог. Зөвхөн мөнгөний аваад дараа нь хурдан ирүүлэхийг боддог шүдний эмчээс биш шүү дээ. 6 сар болоод эсвэл 2 сар болоод нөгөө тавьсан шүдний лом нь унцдаг тий. Тэгэхээр энэ зүгээр авъя гэсэн сэтгэлтэй хүмүүсийн амьдрал тухайн үедээ тэр үедээ хүнээс мөнгө аваад мөнгө хямдруулаад ингээд аваад байгаа юм шиг боловч цаанаа маш олон зүйлийг алдчихэд шүү дээ. Өөрөө ийм үн цэнтэй хүн болъё гэдгийг бодохгүй бусдын үн цэнийг доош нь болгоё. Хямдруулъя ингээд суусан газараас шороо атгая гэж бодоод яваад байна. Гэтэл яг тэр бодсон шигээ тэр өнөөдөр хэмж чадсан 20 мянган төгрөг нь өөрийнх нь амьдралд тэгж ингэж овоож очиотлоо тийм бидрэлдэг тийм баян болохгүй л дээ. Дараа нь тэр тарих маань яаж хэмнэх вэ? Яаж хямдруулах вэ гэдэг дээр ажилласан тарих бол аль фэйсбુક дээр байгаа аль хямдралтай болгоно ил харна ш. Тэр яаж хүнд үн цэнийг өгөх вэ? Яаж энэ үсийг гой засчих вэ? Яаж энэ хүний арсыг нэг гой болгох ч одоо би яаж энэ хүнд дэлэг өгөх вэ гэсэн юм чи Google-с арай өөр юм харна ш. Монголд байхгүй усны засалт харъя. Монголд байхгүй ус сургуульд харъя.
гээл өөр сэтгэл яваад өөрийнхөө үн цэнийг ингээл өсөөл яваад шин. Харин нөгөө химний гэсэн юм байна. Бага мөнгөнд тааруулаад химнэж амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр би яаж энэ мөнгөийг үржүүлэх вэ? Би яаж бусдад тусалж болох вэ? Яг үнэндээ өөрийгөө бодож байгаа байхгүй хямдруулъя. Одоо ингээд өөрийнхөө энэ төрөвчөнд байгаа хитгэн төгрөгийг бодож байгаа. Энийг би өөрийгөө бодъё. Би химснээ надад л ашигтай өстэй тий. Химнүүл надад л ашигтай. Тэгвэл энэ хүн бол өөрийгөө бодоогүй байгаа байхгүй юу? Тэр юм хийгээд байгаа хүн нь бол өөрийгөө бодоогүй. Бусдад яаж тусалж өгч чадах вэ гэдэг сэтгэлээр гаргаад байгаа байхгүй. За би өмнөх үйлчлүүлэгчтэй би ингээд одоо миний гуашаа хийсэн ихч байгаа. Тэр ихч надад 100,000 төгрөгийн үйлчлэгээ үзүүлсэн мөртлөө надаас 60,000 төгрөгийн хөлс авчаа. Манай багш тийг сургадаг 100,000 төгрөгийн хөлс авсан бол хүнээс 60,000 төгрөгийн хөлс авсан бол чи 100,000 төгрөгийн үйлчлэгээ үзүүл. Илүү үг. Тэг тусам тэнд ирнэ үстэй. Та яаж ч утсан танд ингээд гоё 100,000 төгрөгийн үйлчлэгээ үзүүлсэн. Нэг нүрээ ингэж яхад бүр надад бүр бүтэн биеийн массаж хөл гар бүгдийг барьж өгч байгаа шүү дээ. Зөвхөн нүрийн массажны үнээр. Тэгчээ тэр хүн дээр эргээд хүн очин те. Эргээд хүн очин шүү дээ. Үнэхээр тэр гайхалтай үйлчлэгийг авах гал дахиад ингээд үзье. Тэр гоё газар нь очие гэж эргээд очиод эргэх холбоогоор явна шүү дээ. Тэгэхгүй ингээд за ингээд мөнгөний авцсан болчих нэг хэсэг ингээд нэг янзлсан болчих гэвэл тэр хүн дахиад эргэж хизээч ирэхгүй шүү дээ. Тэр юм хоёр төрлийн бас хүн байна. Авдаг хүн нь ч дээ өгдөг хүн нь ч дээ. Ямар нэг үйлчлэгээ явуулж байгаа юм. Тийм хүн байна. Тэгэхээр та өгдөг хүн байгаарэ. Хин нэгнээс юм авсан бол эргээд танд тэр зүйл чи эргэж ирнэ гэдгийг санаарай тий. Хямдруулах уу гэдгээсээ ихээс өмнө бодоорой. Та нэг лангуу дээр нэг хүн өмд зараад байж илаа гэж бодъё л та. Өмд зараад өдөржингөө зогсоод байж байгаа. Гэтэл тэр хүний хоолны мөнгнөөс нь салгаад одоо тэр хүн өдөр 5,000-аар зогсдог байл 10,000-аар зогсдог байлаа гэж бодоход та ярьчаач гэх болгондоо тэр хүний хоолны мөнгнөөс авчин гэж төсөөлөд үзээрэй. Тэр хүн зүгээр тэнд ингээд хөлийн судцаа бүдүүртлээ зогсоог байхгүй юу? Яг зогсоогоор ажил хийгээд байгаа байхгүй тэр зогсох өдөржингөө зогсох бол үнээр хэцүү шүү дээ. Яг үнэндээ. За тэгээд тэр лангуун дээр өдөржингөө цагаа ингээд зориулаад бүтэн амьдралынхаа нэг өдрийг зориулаад зогсож байгааг нь бодоод яг хэлсэн үнээр нь тэр хувцсыг авчаарай. Тэгэх юм бол танд тэр хувцчтэй та дараа нь илүү сэтгэх боломжтой болох байхгүй. Би дараа нь яагаад би 30,000 өмд өмсдөг юм бол би яагаад 100,000 төгрөгийн өмд өмсгөр тийм хэмжээнд очиж болохгүй юм гэж сэтгэгдсэн хэрэгтэй болох. Тэгэхгүй би энийг хямдруулцаа. Одоо дараагийн бараг хямдруул хямдхан бараг наавь. Гэтэл хямдхан юм хямдханаараа л дуусна шүү дээ. Бас юм зөндөө олон сургалтын цодог хүмүүс байна. Дандаа үнэгүй сургалт. Нэг удааг үнэгүй сургалт гэхээр бүүн баярлалаа яста буянтай юм аа яста үнэгүй сургалтын цуунаа. Тэгтээ үнэгүй сургалт үнэгүй л байдаг байхгүй юу? Үнэгүй сургалтыг угаасаа хүн үнэгүй л авна шүү дээ. Тэрний үр дүн гаргаад үнэгүй сургалтанд сураад үр дүн гаргаад амьдрал нь өөрчлөгдсөн гэж та нар яг сонсч ирсэн. Зарим хүмүүс сургалт ч үнэтэй эсвэл сургалт ч юу вэ гэл үнэтэй байна гэж хэлж байгаа юм чинь би ядуу штэ. Би ядуу сэтгэл гэдэг штэ. Би энэс илүү сэтгэж чадахгүй штэ гэж өөрийгөө хашцсан л тийм бодолтой хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр та ямар нэг зүйлийг үнэтэй байна хямдруулчаач эсвэл эн чи яхаар юм бид ингэ тэгж хэлж ийсэн. Тэгэхээр адилхан л үүссэн асуудал нь зарим газар ингээд 20,000, зарим газар ингээд 100,000 гэдэг. Юугаараа ялгаатай байдгийг. Арай л төлц үнэтэй юм аа гэ муулаад явж ивэл танд бас ядуу сэтгэлээр энийг хэлбэр байна л гэж ойлгох хэрэгтэй. Надад ч юм байсан. Би урд нь бол бас баярлал явдаг. Цагаан сараар айлс гоё үнэтэй бэлэг өгөхөр баярлалаа. Хүн авах дуртай шүү дээ. Уус авах дуртай. Гэтэ энийг авах дуртай сэтгэл шунлаа дараад өгөх өсөлттэй болоод ирэхээрэл зөв голдролтоор авчиж байгаа байхгүй. Заавал баян сэтгэлгээ ихээр заавал овоож оцоосон эсвэл нэг маш том баян хүний хэлэхгүй л дээ. Эхлээд нэг зөв эргүүлэлтээр орчих тий. Хүний хөдөлмөрийг үнэлдэг болчих. Нэг гэрэл ингээд гэрэл унтраагааг хүүхдсэн 0 гэрэл унтраагаагүй бол хөө мөнгө дуслаа наа 0 гэрэл мэл бололтоо энэ ч одоо миний цалин мөнгө урсаад байна гэж хүүхдээ битгий загнаарай. Тэгэх юм бол хүүхэд мөнгө гэдэг чинь алга болт юм аюултай байна. Би том болоод мөнгөтэй болол бас л алга болоо мөнгө аюултай. Мөнгө дандаа загнаа мөнгнөөс болоо би дандаа загнуулж штэ. Энэ гэрэлч мөнгө бүх зүйл мөнгө юм байна гэж ойлгоо штэ. Тэгвэл үүний оронд яа юу ч хийж болох уу те? Одоо эсвэл хоолныхоо будааг асгацсан байх гэж бодъё. Хүүхд асгацсан байна. Наа чи аавынхаа цалингаар авдээ өстө хөлс хүч урсган байж махаа зоож болсон хоолыг ингээд асгачлаа. Энэ гэрээр дүүрээ асгачлаа. Хайр юм.
Энэ бол бас л нөгөө л ядуу сэтгэлийн хэлбэр тий. Тэхийн оронд хүүхдэд юу гэж хэлэх вэ? Наа будагийн чинь миний үе тарихын тулд усанд хүмүүс хідэн цаг зогсдог үү тий. Нэг будааг тарихын тулд яаж зогсдог? Тэр хөдөлмөрийг нэлээд өгч л доо. Тэгэх юм бол хүүхд илүү хайрлна. Будааг тэгж тариад усан дотор зогсож байгаа тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлдэг, хайрладаг хүн болох байхгүй. Тэр усан дотор зогсож байгаа гэдгийг өөрөө толгойдоо дүрсэлж харах байхгүй. Тэгхгүйгээр хөө наад хөдөлмөрийг наад аав чинь мацсаа урсган байж олсон мөнгөөг асгаа ажиллаа чи гэж загнахаар нэг мацус урсаад нэг амар тэгэхэд мөнгө гэдэг нэг амар мангаал харагдаж штэ. Тэг яг тэр үедээ ингэж загнаж магнаад өнгөрчлөө. Дараа нь 30 40 жилийн дараа 20 жилийн дараа таны хүүхэд өөрөө бие даагаад нөгөө нойлын цаас үнтэй идэх юм бэлээ гэдэг амьдралтай ирэхдээ юу ч болох вэ? Мөнгө гэдэг чинь амар юм чи тийм их мөнгөтэй байгаад яах юм? Гэтэл мөнгөтэй үнэл хүнд тусалсан шиг тусалж чадна үсттэй. Бид нар ингээд хүнд мөнгө өгөөл оюутан дүүдээ нэг таксины мөнгө өгч, оюутан дүүдээ нэг хоолны мөнгө өгч гэл нэг өрөвдөөлж байгаа юм шиг өгөөл. Эсвэл ингээл нөгөө оюутан хүүхдэнчтэй хоёр төрлийн оюутан байдаг штэ тий. Оюутан бахта ажил хийгээд олоод өөрийгөө болгоод идэг хүүхд гэдэг бол оюутан л гэхээр энэ тэндээс ингээл мөнгө аваад сурцсан, оюутан үнэлсдэг гэл нэг авдаг тийм хоёр төрлийн хүүхд байгаад байна. Энд чинь бас сэтгэлгээний ялгаа гараад байна. Оюутан бахта би лаунж центрт ажиллаад ингээл хоол гээ шалмал угаал гүдэг. Тэгээ тэр мөнгөө ингээд ном авдаг гэсэн хэрэг ангаахын номтой учраас. Тэгвэл нөгөө талдаа оюутан учраас гэж өрөвдүүлээл ээж аваасаа эсвэл хамаатан саднаасаа оюутан бахад хэцүү байдаг гэдэг шалтгаанаар мөнгө авдаг хүүхдүүд бас байсан шүү дээ. Тэр оюутны 70 мянга гिचтэй. Зарим нь ингээд шоудаад үрж яхад зарим нь ээж шүүгээ хэдэн дүүм минь өсгөрөө гэд өгдөг тийм хүүхд байсан шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр л сэтгэлгээний ялгаа байхгүй. Тэгэхээр бид нар заримдаа хүнд туслахчаад гай болдог шүү. Гай болдог яг үнэндээ. Хорлдог. Бараг тэр хүнд мөнгө өгөөгүй нь бараг илүү байх тохиолдол байна. Тэр хүүхэд өөрөө сэтгэхэд ажил хийгээд оюутан бахта ажил хийгээд мөнгө олоод ингээд сурах боломж байдаг гэдгийг ойлгохгүй хүнээс мөнгө авч болд юм байна, зээлж болд юм байна гэдэг сэтгэхөөр явсаар агаад сургуулаа төгсөж болно. Ажил дээр гарна бас л цалингийн зээлэнд орно. Зээлийн сэтгэл гэлүү хүүхдээ явуулаад байна. За тэгвэл нөгөө талдаа хинч туслахгүй үлдрүүхт өөрөө олно өстэй. Яаж игээд мөнгө олно? Хинч туслахгүй байх юм бол эн чинь би л угаасаа энэ өөрийнхөө энэ амьдралын бор одоодыг энэ амьдралыг аваа явах юм байна. Би л өөрөө яах юм бэ? Наад угаасаа ээж авч нэг тэгж их мөнгө өгөхгүй сургалтын төлбөрийн маань дааш тийм байна. Илүү хүсэж хунаа дээр iPhone-ыг барихыг хүсэж байгаа юм бол би өөрөө ажил хийгээд тэр iPhone авах болох юм шүү дээ. Хоёр хүмүүс ажил хийгээ болоод идэм гэдэг сэтгэлгээс ууш. Тэгвэл бид нар өөрсдөө хорлоод идэм байл да. Би Моникагийн дасгалжуулалттай их тийм нэг лекцийг сонсч ирсэн. Тэн дээр бас ярьж ирсэн. Хорт могоон тааштай. Та хорт могоо гэд би тэр үедээ гайхаад би одоо хүн туслахаар яагаад хорт могоо олчдгийг. Та хорт могоо шулман таа гэсэн. Яагаад би хорт могоо юм би оюутан дүүдэд тусламаар байна. Ингээд гэр амьдрал нь хэцүү байх би туслая л та. Үгүй тэр хүүхд чи өөрөө сэтгэхэд нөөц боломжоор би дааж өөрөх амьдралын хариуцлага хүлээгээд өөрөө 50000 төгрөгийн үн цэнийг мэдрэх тэр үе хүртэл нь туслахгүй байх хэрэгтэй байхгүй. Харин тусламар байвал энэ сургалт байна уу энэ сэтгхүүд нь туслах зүйл өгөөж. Тэгвэл мөнгөтэй хүн хүнд жинхэнэ тусалсан шиг тусалж чаддаг байхгүй. Мөнгөтэй хүн л одоо хин нэг хорт авдартай хүн тусалсан шиг туслаад хорт авдрыг нэгдгэж чадна нэстэ тий. Тэгэхээр мөнгнөөс айх айц гэдэг зүйлээсээ одоо болоо тий. Тэгээ мөнгө хүний занг эвддэм үү гэдэг дээр би хоёр талаас нь ярих гэсэн байхгүй. Мөнгө хүний занг эвддэггүй. Харин яг ингээд түрүүний хоёр хүнийг харах юм бол эвдэрсэн зантай хүн нь ингээд аавыг хямдруулчаач жоохон ярьчаач гэж байгаа хүн яг үндэ эвдэрсэн зантай хүн байгаа байхгүй. Хүнийг ингээд хүний хөдөлмөрийг үнэлгээ байцсан. Хүний үнэтэй цаг хугацааг үнэлгээ байцсан. Тэр хүнээс нэг ашиг хонжоо харцсан. Тийм сэтгүүд болоод өөргөө эвдэрснийг харахгүй энэ мөнгөтэй болоод хөдөлмөрлөж байгаа санхүү эрхчлөлөө явж байгаа өөрийнхөө үн цэнийг бүтээж байгаа хүнийг хорт могоо болгож хараад байгаа байхгүй. Өөр тэр 50,000 100,000 төгрөгийн үйлчлэгээ авахыг өөртөө тийм ирэх болохгүй тэгээд ингээл хохирогч царайлал доор нь ингээл би ингээл 5,000 төгрөгөөр өсөө засуулж ивэл болоо гэд өөрөө хэлээд суугаад байгаа байхгүй. Тэгвэл тэгээд 5,000-аа өс чинь зөндөө байгаа тэндээ очиж болох байхт чинь заавал нөгөө найз нь 50,000 төгрөгийн үйлчлэгээтэй тийм өөрийнхөө үн цэнийг хэдэн жил бүтээсэн тэр үн цэнийг 5-10 жил бүтээсэн байгаа байхгүй тэр хүн чинь. Тэр хүнийг зургт үзээ сууж байхад тэр өс чинь өсөө магадгүй гэртээ ингээ химэл үс тайраад эсвэл ингээ хүн болгоны өсийг маш их хөдөлмөрлсөн байхгүй энэ чинь маш их хөдөлмөр. Тэгэхэд энэ юу ч хийгээгүй нэг зургт үзээд удирдлах солиод их нэртэйгээ муудалцаад эсвэл хинэртэй уурлаад эсвэл нөхөртөө уурлаад байдаг эмэгтэй ирэнгутлаа тэр хүний хөдөлмөрийн үн цэнийг бүр байхгүй болохгүй дайраад байгаа.
Тэгэхээр эвдэрсэн цантаа амьдралынхаа төлөө өөрөө тэр мөнгөний үнцнийг бүтээгийн төлөө зүтгэхгүй байгаа хүмүүс л жоохон ярьчаач гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд надад ч тийм маш олон таарсан зөндөө ярьчаач. Зарим хүмүүс бол шууд дэмжиж шууд ингээд өгчдөг. Одоо ямар нэгэн зээлсэн бол за газ өгч юм ээ гэл өгчин тий. Эсвэл ингээд дэмжиж ингээд ингээд дэмжиж ингээд над брэнд гаргахыг чинь дэмжиж ингээд зарим бүр би ингээд юу чамайг дэмжиж ингээд хямдралтай өнөр чамд хийгээд өгье. Зарим хүмүүс нь бүр ингээд хямдралтай өнөр одоо түр хэлсэн манай шав хямдралтай өнөр би таны чамд гоо шиг гоо сахны үйлчлэл гэж үзүүлээд өгье. Би хямдралыг амааргүй шүү дээ. Надад хямдрал үйлчлүүлэхдээ тэр гоош хийж байгаа их чинь хүүхдийн нэг аяг хоолныхын тал нь миний надад хямдарж байгаа мөнгөн дээр иржиж болно шүү дээ. Хүн болгоны ардталт нь үр хөвгтөн байгаа шүү дээ. Тэр би яагаад заавал тэр хямдралыг авах хэрэгтэй юм? Харин би өгмөр санаж байгаа байхгүй юу? Яад үл энэ хоёрын шар ус өөртөө хөдөлж ирэхгүй энэ хоёрын шар ус овоолж очичвол тэр хүнд үйлчлэл үзүүлснийхэн төлөө ингэж шахахын төлөө явахын оронд би тэр хүнд шинээр бизнес эхэлж байгаа юм чинь боломжийг өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж миний юм цаагаараа бүтдэг гэдэг нь тэр шүү дээ тий. Хүнд өгөх сэтгэлтэй байж цаанаа л тэр зүйлүүд нь бүтээд явна. Та хүнд юм өгөхөд танд тэрнээс илүү зүйл ирдэг үстэй. Тэр хороодлын татах хүч гэж яриад байгаа, бодол биелэлээ болдог гэж яриад байгаа. Энд чинь зүгээр жоохон зүйлээс эхэлж болно шүү дээ. Та хүнд жоох илүү тусалж. Тэгэхээр танд буцаал тийм тусламж талархлууд ирнэ. Та хүнд жоохон нэрэлж, жоохон горооч. Хүсэн юмдаа харамсаж. Эсвэл нөгөө такс максн дээр хэрүүлгээд хүнтэй ингээ хэрүүлгээр гарчээ тэр үедээ ялчихна л да яллаа л одоо ингээ илүү хожиж можоод гараа явлаа. Дараа нь амьдрал танаас яг буцаал авна шүү дээ. Яг тэр таны хийсэн сөрөг зүйлийг буцаад авна шүү дээ. Тэгэхээр энийг маш сайн санах хэрэгтэй. Буцаад аавн танаас та тухайн үед хоцсон юм шиг тийм богино хугацааны тоглолт битгий хийжээ. Урт хугацааны тоглолтоор урт хугацаагаар нь харъя тий. Би хүний амьдралд яг юу өгöd байгаа. За нэг юм реклам хийгээд гадна талд нь гоё сав баглаа бодол хийгээд нэг хямдхан урдаас ирдэг нэг бүтээгдэхүүний дотор нь ингээд зараад за нэг удаадаа л өгчээ. Мэ гэд өгч шít. Тэгээд ашиг олчлоо. За та 10 сая 5 сая хэдэн сая төгрөгийн ашиг олж болно шүү дээ тэр тий. Реклама гоё хийгээд маркетинг гоё хийгээд гоё сурталчилгаа хийгээд өнгөн талаасаа гоё. Тэгснээр дотор яг тэр хүнд өгж байгаа үйлчлэгийг авах хөнгөө. Тийм юм өчөлт одоо сэвхний тос гэж хэлээл урд идэг 5,000 тосыг энд 30,000-аар авчираад гадуур нэг юм гоё моделийн зурагтай тос ингээд тэгээд нэг гоё бүүм хийж рекламдаад тэгээд 100,000-аар зарчээ 5,000 тос 100,000 болчлоо. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг бүгд шуураад авлаа. Тэр хүн маш их мөнгөтэй боллоо 100 сая төгрөгтэй боллоо. Маш их борлогдно. Яагаад гэвэл өнгөн тал нь хараад байгаа юм чи. Гэтэ тэр 100 сая төгрөг тэр борлуулсан хүнд хэр зэрэг мөнгө олж шингэж дараа нь үржих бол тэр 5,000 тосыг аваад сэвхэн арилаагүй хүн бүр тэр хүнд сөрөг энерги зацсан нэстэй. Хуургацсан мэдрэмж авна нэстэй. Энэ чинь 100,000 төгрөгөөр авчаад миний нүрний сэвх арилахгүй штэ. Гомдолтой юм нэстэй. Тэгээд дараа нөгөөдгөө ингээ 5 мабоо ингээ хуудсан чинь нөгөө тос нь 5,000 төгрөг нь өгдөө. Зүгээр нэг хайрцгийн солио 100,000 болгоод ирцэн. Тэрийг хараад ямар их сэтгэлээр унах бол тээ. Гэтэл зүгээр яг би энэ 105,000-ыг 100,000-аар 95,000 ашигтай ажиллачлаа штэ. За яг хайрцагны үн. За ингээд 70,000 төгрөгийн ашигтай ажиллачлаа гэл. Тэр үедээ баярлал гадуур найз найзтайгаа тэр зарсан үн ингээд бизнес хүн болол явж болно л доо. Явж болно. Амжилттай л ажиллалаа ш тэр хүн 100 сая төгрөг оллоо. Тэгээд дараа нь яах юм? Тэр хүнээс хин эргэж очиж тэр дэлгүүрээс хин очиж тос авах уу? Тэр нэр байхгүй. Тэнгуул дахиад өөр нэрээр гараад ирж шүү дээ. Одоо сая нэг beauty meet гэдэг нэртэйсэн бол дараа нь нөгөө чинь энэ замдаа дахиад улаарад дахиад одоо бүсгүй гэх брэнд болгоод гаргаад ирж шүү дээ. Тэгэл дахиад нэг өөр хямдхан тос болоод дахиад хайрцаглаа зараад тэгэд яг ингээд цаад урт тоглолтыг хараагүйс болоод маш олон бизнесүүдэнд дампуураад дахиад ингэж гарч ирээд тийм хүмүүс идэв шүү. Тийм хүмүүс зүгээр хүнээс авахыг хүсэж байгаа байхгүй. Авахыг хүсэж байна. Нөгөө 5,000-аа тосыг 30,000-аа савнд хийгээл зардаг энэ аргандаа өгөөшөнд автцсан. Энэ бол нэг удаг 8 тий. Нэг удаг 8 мэдэн ш бид нар. Тэдийг аваарай гэл. Яг хоо тухайн үед та эхний 1-2 жилдээ ашиг олж болно шүү дээ. Гэхдээ урт хугацаанд таны бизнес хойшлоо явахгүй шүү дээ. Угаасаа тэр танаас
үйлчлэгээ аваад талархаад буцаж ирдэг тийм үйлчлүүлэгчтэй хам бол тань та үнэхээр хүнд өгсөн шиг өгөөд буцаж танд тэр өгсөн зүйл чинь буцаж ирж байгаа шүү дээ. Надад л яг үйлчлэгээ өгдөө яг чанартай тийм тосмос байх юм бол баярлаа. Тосмос байх юм бол би ч тэ эргэж очно шүү дээ. Одоо би тэр гуашаа идэгчдэр бол байнга очно. Надад дандаа үйлчлэл 60,000 төгрөнд биш 100,000 төгрөнд үйлчлэгээ үзүүлээд байгаа юм чинь. Очно шүү дээ. Тэгвэл эсэргээрээ яг мөнгөнд тааруулаад үйлчлэл хийдэг хүн байдаг шүү дээ. Тэгэл дэлгүүрт орохоор нэг гайг үнэтэй барааны дэлгүүрт нэг эвгүй хувцастай явж ивэл нэг тэг үнэтэй хувц авчмааргүй харагдах юм бол нэг өнгө үзмжээр нэг шийтдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Энэ юу гаагд гэсэн зэрэгаар ч юм уу. Эсвэл нэг хоёр төрлийн худалдагч байдаг шүү дээ. Хүний ажлыг худалдагчийг одоо өдөрт 20,000-аар зогсоолоо тий нэг өмдөн дээр. Тэгвэл зарим охтууд яг өөрхөн бараа биш гэхдээ хөсөөр ажиллаж байгаа гэсэн зарим охтууд бүр ингээ ярьдаг тий. Наа өмд чинь суул цайтай ингээд керман норман ингээ хазаагаагүй таны биеийн галбирыг ингэж харагдуул ингээд та хөл чинь нэг X юм байна энийгээ жоохон засаад ингээд өмсчих гээд хэлж өгдөг. Үнэн сэтгэлээсээ тэр барааг борлуулах дээрс нь тэр авж байгаа хүндээ ойлголтыг үн цэнийг өгөх тийм сонирхолтой хүмүүс тийм худалдагч байвал за худалдааны зөвлөх гэдэг үлсэн тий. Худалдааны зөвлөх байвал тэр хүн дээр хүн дахиад очиж бараа авах байхгүй. Тэгсэн чинь өөр худалдагч байдаг тий. За энэ бараа борлуулалтаар худалдагдахгүй зүгээр л өдөрт зогсож байгаа 20,000-аар худалдагч хүслээд авсан мэлээ гэхэд тэр худалдагч орохоор нэг хумсаа янзлаа уц мацаа оролдоод. Наа өмд чи хэд ихэр 30 50 тэг өөр юу ч хэлэхгүй тийм худалдагч байдаг үстэй. Тэгэхээр энэ хоёр хүний амьдрал нь шал өөр байгаа. Тэр ингээд өөрөө 100,000 төгрөгийн цалин авсан ч гэсэн 500,000 төгрөгийн цалин авсан ч гэсэн тэр өмдийг борлуулъя энэ хүнд орлого оруулъя гэж бодож байгаа тэр худалдагчийн амьдрал бол тэндээс маш олон зүйлийг сурцсан байдаг байхгүй хүнд олон хүмүүстэй харилцаа сурцсан байна. Хүний арга юуг олоо сурцсан байна. Дээр нь хүмүүний давуу тасгал талыг судалсан байгаа байхгүй харилцаанаас. Иймэрхүү өөрчлөлөгч орж ирвэл ингэж харилцах хэрэгтэй юм байна. Ийм хүний биеинд ийм хувц илүү зөгт юм байна. Тэр ажлаасаа маш олон зүйл сурч олно шүү дээ худалдагч байна, өөрчлөгч байна. Ингээд сурцсан байна. Тэгвэл нөгөө талдаа утас оролдоод тэр хүний мөнгийг авъя, албатай юм шиг цалин авъя. Цалингаас илүү авахыг хүсэхгүй байгаа тэр худалдагчийн хувьд юу ч сураагүй тэр ажлаас. Зүгээр уцаа худалдаж сурсан байгаа байхгүй. Тэр энэ хоёр зүйлээр л хүн хандлага нь өөр. Нэг худалдагч нь үгүй л тоо намайг цалинжуулж байгаа хүн талархаж штэ. Би энэ хүнийг нэрэ борлуулад өгч надад нэмэлт цалин өгөхгүй ч хамаагүй гэд борлуулдаг тийм хүмүүс байгаа. Хичээ таны хүзүүчин жоохон богинох юм биш тийм жоохон гурвалжин захтаа цамц өмсчөөч. Тэгэх юм бол танд илүү гоё харагдана. Хичээ та ийм царайтай юм чи энд гоё зохиндоо гээ хэлдэг худалдагчаас бол бид нар тэр ямар ч хүн очиж худалдаа авалт хийх байхгүй. Тэгвэл нөгөө талдаа шууд үнэнгийн хэлж ин гэж худалдагч байж тээ. Та бүдүү минь наач зөхгүй. Та жоохон турчаад наатах хүмүүс ч юм уу тий. Тийм харьцаа хандлагын тийм үедээ хүнд үнэнгээр хэлээд ин гэдэг тийм зантай. Өөрөө л айгүй шудрах хүн. Гэхдээ тэр нөгөө хүний имзэглүүлж байгаа ерөөсөө бодохгүй. Би чамд яг үнэнчил хэлж шít. Та нар гэж харимтай юм чи манай дэлгүүр тань таарах хувц байхгүй. Тийм худалдагчаас байгаа шít. Тэгэхээр энэ хоёр хүний харилцаа хандлагын шал өөр байгаа. Харин дараа нь яг үнэндээ яг ингээ борлуулалтын өсгөөд байгаа тэр худалдаа хийгээд байгаа тэр охин дээ штэ. Тэр худалдагч охинд бол тэр дэлгүүрийн эзэн бол өгөхөг хүсэх байхгүй юу? Тэр хүн өгсөн юм чинь өгөхөг хүсэн цалингийн нэмий. Зарим худалдагч тэр худалдааны зөвлөхүүдтэй бүр байр авч өгч штэ. Одоо энэ манай тэр гэрэлтмагийн гутлын дэлгүүрийн тэр чинь байр энэ төр авч өгөө, зарим машин энэ төр авч өгдөг тийм Монголд тийм мөнгөтэй тэгээд сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө аа штэ. Тэгвэл тэрийг л олж авахгүй тэгээд мөнгөтэй хүмүүс мөнгө хүний занг иддэг гэл. Тэгвэл тэр хүмүүс тусалсан шиг тусалж шít. Ямар ч хамаадан садан байр авч өгөхгүй, ямар ч хайртай ээж аав байр авч өгөөгүй байхад тэр хүн байр авч өгч шít. Тэр ажлынхан газрын эзэн. Өөх сэтгэлтэй байсан. Гэхдээ тэр охин бас зүгээр байгаагүй байхгүй юу? Тэр хүнд үнэлэгдэхээр тэр бүтээгдэхүүнийг борлуулж өгөхөөр худалдаа хийхээр тэр зүйлийг хийцэн байхгүй юу? Тэгэхээр хүнд эхлээд юм өгөх хэрэгтэй. Өгж дараа нь тэр зүйл чинь танд үржиж ирнэ. Маш олон болж ирнэ. Тэгэхээр ямар зүйл дээр би авъя л гэж бодоод байгаа юм тий. Авъя л гэж бодоод байдаг юм. Авъя. Заримдаа ээж авсаал авъя л гэдэг. Авъя. Эргээд яг үг тийм үү хэрэгсгүй. Тэгээ ингээд та угаасаа миний аав ээж юм чи надад өхөл өстой гэдэг. Тэр ингээ аав ээж болж төрснөө бодлоо өрөнд орсон юм шиг тий.
Тэгэхээр яг өнөөдрийн лаваар яг юу ярихыг хүсэж байгаа юм гэхээр та хинээс ч үнгүй зүйл гэж юусоо байхгүй шүү. Хин нэгнээс авахыг хүсвэл танаас амьдрал бас тэр зүйлийг аваад явцсан байдаг шүү. Маш олон алт мөнгө газар ухаад баяцсан хүмүүсийн амьдрал ямар болсон байдیں۔ Тэ. Цаагаараа ингэж бүх юм болцсон л гэдэг үстэй. Мөнгөтэй мөртлөө аз жаргалтай хүмүүс байгаа. Тэгвэл бас мөнгөтэй мөртлөө аз жаргалтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бид мөнгөний ядуу сэтгэл бусдыг нэг суусан газараасаа шороо атах чи, авчи гэсэн тийм ядуу сэтгэлхэнээсээ салцгаая. Жохон доошоо ярьчих гэдэг үг өнөөдөр болчих. Дэлгүүрт очиод жохон доошоо ярьчих гэх болгонд чинь тэр худалдагчийн хүүхдийнх нь нэг өдрийн хоолны талыг та авч ийн гэж бодчих. Тэг яахан бид нар хүүхдэд үгүй л да тэр хүүхд баярлаад бүтэн аятай хоол идгэлтэй. Бид нар заавал тэрнээс нь хорохгүй бол жоохон доошоо ярьчих. Тэгээ үнэхээр жоохон доошоо ярмаар байгаа бол үнтэй дэлгүүрт очихгүй хямдхан дэлгүүрээс нь очиод авчих. Гэхдээ хямдхан газараас авахаар 2 дахин худалдаа бол тийм л та хямдхан өмнө цам цавлаа гэхэд өнгө нь алдаад өмөрч болохгүй. Тэгээд хямдхан хувц хаанаас ирдэг вэ гэвэл Азийн ядуу бороо оронд хүүхдийн хөдөлмөрийг мөлчсөн тийм хувцснууд идэг байхгүй. Хувцснууд дандаа юм будганд ороод амархан будган гардаг. Тэнд бол тэр хүүхдэд тэр эздүүд нь тийм мөнгө өгөхгүй шүү дээ. Хэдхэн төгрөгөөр хэдхэн доллараар тэр хүүхдүүдийг ажилуулсан тийм хувцснууд л хямдхан орж иж байгаа байхгүй. Тэрнээс яг ингээл үйлдвэрийн зориулалтаар хийсэн хувцснууд үнэтэй яг стандарт шаардлагыг хангаад хүнд нь хөлсийн төлөөд ирсэн хувцснууд бол цохигосоор үнэлэгдээл ирсэн байна. Тэгэхээр бид нар ингээд маш олон хувцс ингээд дүүрэн хувцс өмсөхгүй бараг 80 хувцс нь өмсөхгүй хэрэггүй хувцснууд цуглуулчаад тэргээ угаах боконд хамаг мөнгө өгөөл. Тэгээд дараа нь тэргээ арчлах гэж буу юм болвол тэгээд хин нэгэнд өгчөж гүйж тэр баах хог цуглалцсан. Тэгээд нөгөөдхөндөө ингээд сэтгэл нь хорогдоод 1 жил өмсөхгүй нэг шинэ жилээр гавцсан гац балааж өмсөхгүй тэгээд шкафнд дүүрэл. Тэг чи таны мөнгө штт. Таны өнөөдөр ажиллаад явж байгаа амьдрах гад яваад байгаа бүхэл бүтэн өдрийн цагаа зарцуулсан мөнгө чинь тэнд зүгээр нэг 95 өөц болоод хөвтөж байгаа шүү. Тэгтээ та өмсдөггүй 80%. Тэгтээ тэрийг авахдаа баахан доошоо яриач гэд автсан. Доошоо ярьчаач. Хин нэгнээс авахыг хүсээд автсан. Авахыг хүсээд авсан зүйл. Тэгэхээр та хин нэгэнд өгөхийг хүсэрээ. Болж өгөл дээ. Яа тэр 50,000-ын өмнө эсвэл ялангуяа үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс мөнгөийг нэмээд өгчөөрэй. Бити доош нь ярь гэж хэлээрэй. Таны үсийг засж байгаа хүн тэр үсийг засдаг болтлоо маш олон алдаа гаргаж сурсан байхгүй юу? Маш олон цалингүй ажиллаж иж тэр хүн чинь тэр гой заст сурсан байгаа шүү дээ. Таны тэр батгыг шахаж байгаа гоо сайхан ч тэр батгыг шахаж сурахын тулд мөнгө төлөө сурцсан. Тэрс нь маш олон хүний батгыг ядчиж хүний батгыг ингээр нэг айтайхан болгох юм ингээд сурцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний хөдөлмөрийг үнэлээ. Үнэлээ. Тэгэхэд бид нар ингээд хүнд очиод үйлчлүүлэхээр нэг их замтаа болдог л доо. Гэтэ яг хүнээр үйлчлүүлэхээр хүн өөртөө ихтэй гоё болдог гэсэн адилхан хүн штий. Цаад нь бас хүний амьдрал явж байгаа тий. Тэгэхээр бид нар мөнгөтэй байхдаа маш олон хүн тусалж чадна штий. Та мөнгөтэй байх юм бол мэдээж гоо сайханд орж чадж байна. Гоо сайхны гэр бүл, гоо сайхын чи ардлын гэр бүлд тусламж өгж байна. Та өсчөнд ороод үнтэй өсчөнд орж байгаа бол тэр өсчөнгийн цаадалтаас зөндөө ажлын байрыг хангаж байна. Та үнтэй хувцс энэ авч байгаа бол тий. Цаана үнтэй хувцсны цаана тэр гадаадд байгаа хүмүүс нь ажиллаад байна штэ. Яг зохиосороо цалингаа аваад ажиллаж байгаа ш тэр гадаадд. Хямдхан хувцс авахаар харин тэнд хөдөлмөрийн мөлжлөг шуллаг болсон 10,000 бодолт манад ирж штэ. Тэгэхээр танд юу ирж байгаа бол хамттайгаад энэ бүхнийг нэг бодоод урт хугацаанд нэг хараад үзээрэй. Үнтэй авсан хувцас бол хэдэн жил жавсан байдаг л юм. Бэ. Модноос заавал тренд брэндэд нь чирэгдэж явахгүй маа гэхэд те чанартай нэг хувцас авчи хэдтэй хувцас ганган хувцас гэж болно шүү дээ. Гэтэ яг өмсчгөр хоорондоо ингээд солиод өмсчмөр хооронд нь сэлгээд ингээд өмсчмөр харагдахаар хувцас авч болно шүү дээ. Тэр чинь зохиохосоор үнэлэгдсэн байгаа юм чинь. Тэр байтга 800,000 төгрөгийн оймс гэж байна шүү дээ. Тэр оймс Монголоос гардыг мэл шүү дээ. Ямааны улаан ямааны бүр хамгийн нарийн сортоор хийсэн ноол уран оймс. Тэр оймсыг тэр ямааг зовоогоо авсан.
Тэр дэлхийн баячууд тийм амьс өмсдөг байна. Зовоогоо авсан амьс надад ирэхээр жаргалтай амьдруулна гэж тэр хүн дотроо бодоод байхгүй итгэл өмчлөн тэр. Тэгээ бидэрт бол амар сонир санагдана л та юугаа яриад байгаа юм бэ энэ одоо нэг амьсыг 800 мянгаар авдаг. Юм маягтай гэж боддог. Тэтгэлийн хүндээ маягтай биш. Энэ тийм маягтай биш байхгүй юу? Тэр чин цаана тэр ямааны тэр сортыг авахын тулд зөндөө хүн ажиллаж байгаа. Тэгээд тэр хүний хөдөлмөрийн үн цэнийг үнэлдэг л болсон байхгүй да. Тэгээд өөрөөсөө илүү бусдыг хайрладаг л болсон байхгүй. Тэр ямаа хүртэл хайрлаад шүү дээ. Амтан хүртэл хайрлаад шүү дээ. Тэгэхээр нөгөө амтай хайрлан гэхээр зарим бүр ингэ амар юм бодоод идэв шүү дээ. Энэ одоо өөргөө яа гэж яхад бүхэн хажууд нь бас амтай хайрлаа явчихдаг ингэ. Тийм бүхэн л ахгүй юу? Тэгэхээр өнөөдрөөс эхлээд доошоо жоохон ярьчаач гэж битгий хэлээрээ. Тэг хин нэгний тавтай хоолыг хагаслахын тулд бид амнаас ядуу сэтгэлээр тийм үг гаргаад байна. Тэрний хооронд бид нар тэр 800 мянган төгрөгийн оймс яаж өмсдөг болох вэ гэж сэтгэе. Тэхүү бид нар өөрсдөө тийм гоё амьдрах хэрэгтэй байхгүй да. Бид нар бол бүхэл бүтэн 24 цаг байгаа байхгүй юу? 24 цаг бол бидний хувьд алт эрдэнэс шүү дээ. Алт эрдэнэсээс ч үнэтэй бүх зүйл маань тийм хооронд нэг ном уншиж болно шүү дээ. Болно. Намайг үнэтэй гэдэг энэ зарим хүмүүс. Ямар үнэтэй 25 мянга, 20 мянга. Тэгсэн мэтлээ дэлгүүрт ороод хэрэг тэргүй байхад 20 мянган төгрөг юу ч ишлээдэг шүү дээ. Нүүрэндээ нэг юм наа чи гээд. Хим сормоос хэлэхэд чинь 60 мянга үстэй. Тэгэхээр 3 номны мөнгөөр сормоос хэлэх чаас тээ. Түл тэр ном авъя тий. Ном аваад уншаад ойлгоч надад болохгүй байгаа зүйл юу байгаа гэдэг номноос олоо харчих л та. Тэгэд ном аавна гэхээр уран зохиолч юм эсвэл нэг ямар ч хэрэггүй орж ойлгох гад нэг тухайн эмоц авал урам зэрэг аваад унчаар юм биш. Яг өөрт нөлөөлөх хөр тийм зүйл. Яг өөрийгөө өөрчлөх тийм сэтэл аммаар тийм ном авал хамаагүй дээр санагдаад байгаа шин. Тэгээ энэ талаар их хүрхийг хүслээ. Тэгээд маш олон хүмүүсийг хараад би өөрөө ингээд гадуур хүнд ингээд бас юм борлуулад хүмүүс юм аваад бид нар ч угаасаа л дандаа ийм голдролд орно штий. Нэг бол хүнээс юм аав, нэг бол хүнд юм өгнө гэл. Тэгээ авч яхад ингээд хүмүүсийн хандлага нь харагдчихж байгаа байхгүй. Тэгээ та нар ингээс ажиглаараа хамаатан садаа ах トゥ ойр хавийн хүмүүс амнаас гарч байгаа үг хүнд хандж байгаа хүнд өгж байгаагаар л байгаа. Өгж байгаа хүмүүс хүнийг ингээл хүнд дандаа өгж идэг хүмүүс нь дандаа боломжтой амьдарч байгаа. Дандаа нарилж байгаа, жоохон ярьчаач, эсвэл дандаа хүнийг муулж байгаа, эсвэл ингээд хүний хөдөлмөрийн үнэлт цэнийг мэддэггүй. Жоохон сэргэлэн шүү дээ. Яг үнэндээ ингээд ямар ч юм очиж хямдруулчихдаг амар овсгоотой. Тийм хүмүүс яг овсгоотой сайхан амьдраад байна уу? Тухайн үедээ дандаа нэг хожчий богино хугацааны тоглолтод хожихыг хүсэж байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь өнөөдрөөр амьдрахгүй байгаа шүү дээ. Ирээдүйд бүр юм том зургаар амьдраад том зорилгын төлөө явж байгаа бол та том амьдралдаа хожихыг хүсэж байгаа бол өнөөдөр хүнд өгье л доо. Хүний доор ажилладаг, компанид ажилладаг, хэний доор ажилладаг ч байсан тэр хүнд би юу илүү өгч чадах уу гэж бодчихъя. Тэгэх юм бол ирнэ шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн чирнэ. Тэр хүн нэг хүний 1000 хүн байгаа шүү дээ. Тэр хүн 1000 найзад дагуулдаг шүү дээ. Энэ гуашаанд ирэл та. Энэ үнхээр чин сэтгэлээс үйлчлдэг. Одоо тэр миний яриадсан шүдний эмч 2 янзын шүдний эмч тэр нэгнийхэн гадаа ингээд 10 20 хүн очлцсан байхгүй. Нэгнийхэн гадаа хинч байхгүй. Яа гэж чам. Нэг нь ур чадвартай. Тэгтээ өгөхийг хүсдэг байхгүй тэр хүн. Хэдэн цагаас чамаагүй үний ам өмхийн шүдийг ухаа зогсдог байхгүй тэр хүн. Үгийгээд. Үнэхээр хүний энэ өмхийн шүдийг ухаа зогсох тийм гоё ажил биш. Тэгтээ тэр хүн бүр илүү зөвлөгөө өгөөл ухаад идэм билээ. Би яг ингээд үзсэн байхгүй. Миний шүдийг ингээд үзээл ингээд орлож явахдаа бүх зөвлөгөө өгөөл чиний юм чи эндээс болоод нэг шүтэж гэсэн ингээд бүх юмыг тайлбарлаж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө талд байгаа хүн зүгээр ломб маань хэдэн мянга одоо энэ хүнд хэд гээд хэлчихвэл би ашиг маань хэд байх вэ гэд хийж байгаа хүний шаал уур яад үлдэх чи авъя гэж хүсэж байгаа юм чи. Ур чадвар суухгүй штэ авъя гэж сууж байгаа юм чи мөнгө л одож байгаа. Мөнгө чухал өстэй. Мөнгөтэй бол хүн сайхан амьдраад байгаа өстэй. Тэгвэл та альныхын төлөө явах юм. Мөнгөний төлөө яваад газ хийдүүний шүдийг хямдхан ломдож өгвөл нэг 50000 ашиг гаргаад өдөрт ингээл гүйлээл шүднүүдийн авсан чинь нөгөө хүмүүсийн шүдний ломбонд сар болохгүй юмц. Тэр хүн дээр дахиж очиж би л ломдуулахгүй. Тэр л ахгүй да. Тэгэл ингээд таны гадаа 10 хүн зогсдог хүн болмоор юм уу? Эсвэл нэг хинч ирдэггүй зүгээр нэг маркетингийн аргаар хүний тархийг угаах чаа тийм хүн болмоор юм. Тэр бол таны сонголт ш. Зүгээр өнгөнд туурт. Тийм. Тэгэхээр яг баярлалаа. Тэгээд би аль болох хүнд ингээд нэг хэрэг болцохоор зүйл яхахыг хичээгээд байгаа. Тэгээд орой лайв дараа хідэн үдсэн ч надад хамаагүй. Үзээд аваад нэг өгүүлбэрийг ингээд нэрээ тийштэй гэж бодосоо гэж бодоод ингээд энэ лайв хүргээд байгаа.
Тэгээд үн цэнийг өгөхийг хүсэж байна. Үн цэний ойлгосоо гэдгийг хүсэж байгаа. Тэгээд бусдын хөдөлмөрийг үнэлээсэй гэдэг үднээс тэгээд бас өөрийн ядуу сэтгэлгээг олж хараасай. Тэг би ч тийм ядуу сэтгэлгээдэг тэмцэж л байгаа байхгүй. Надад ч тэ урд нь хүн бэлэг өгөхөр баярлал, хямдруулчаар баярлал тийм л хүн байсан байхгүй. Тэгээд яг энтэй ингээл өөрийгөө өөрчлөвл би энэ ядуу сэтгэлгээ чи ямар муухай юм бэ гэдгийг өөрийгөө олж харахаар тэрийг зарч болоод байгаа байхгүй. Өөрийгөө олж харж ижил засан шүү дээ. Би чи юм ядуу сэтгэлгээ тийм ээ. Тэгвэл би болоод байна. Миний амьдрал болоод байна. Би төгс төгөлдөр хүн, би ухаантай хүн гэдэг л юу зурхгүй шүү дээ. Хүн хандсан хаалттай хүн чинь. Тийм болохоор өдөр болгон сурыг, өдөр болгон сурыг үл хүүхдээсээ ч юм сурж болно. Хүүхд танд бүр маш олон юм заа шүү. Хүүхдээ олон юм бодож нэрвдэхгүй аз жаргалтай л байдаг шүү дээ. Өмссөн хувцсандаа стресстгүй ядж л бид нар тхийн бусдад муугаар очих гэж айдаггүй тэгж л амьдардаг шүү хүүхд. Маш гэгээлэг амьдардаг шүү. Бид нар яасан бодлороо өөртөө зооцсон. Нэг хувц өмс гарахад тэр хүн намайг мойлж өгөх гэл. Тийм л юм. За тэгээ өнөөдрийн лав ингээ өндөрлөе. Одоо би ингээ хичээлтэй. За бүгдэнд намжилт хүсье баяр таа.